Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт нийслэлчүүдээ. Сайн байцгаана уу? Улаанбаатар хотын иргэдээ. Та бүхэндээ энэ орон түмэн амар амгалан айлтгая. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуудын иргэд та бид бүгдийн санаачлагын дор тулгуурлан гаргасан нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулах уулзалтанд урилгыг хүлээн аван ирсэн үзэгч та бүхэндээ иргэд та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Тийм ээ. Өнөөдрийн энэхүү уулзалтын нэр мөрөөдөл биелнэ. Үнэхээр энэхүү өргөөн дотор хүсэл мөрөөдлөөр зориг болгон ажиллаж амьдарч яваа иргэд маань цугсан гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт нийслэлчүүд та бүгдийнхээ өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ноён Батулгыг хүндэтгэн урьж байна. Бүгдээрээ алга ташаа ухтаа уцгаая. Тухайн үеийн 300 мянган төгрөгөөр энэ түүцийг авч ажилуулад одоо би миний амьдрал маань энэ түүцээр эхэлж байгаа юм да. Би одоо энэ хавьдэл би бараг л нэг хорооны дарга шиг юм сайхан нэр хүндтэй байж. Миний буудал чинь ингээд 3 чиглэл явдаг манахаас. Энэ хотоос чинь ингээд Мишель X ба үйлдвэр ингээд дарих гээд 3 чиглэл явхад миний нөө цэнхэр дүүс чинь ингээд автобусны буудлын нэр хаяг ингээд байж идэв шүү дээ сайхан. Цэнхэр дүүсний буудал бууя гээд ингээд надад их сайхан санагддаг байхгүй. Бүр энэ би одоо түүхэнд өөрийгөө басараа энэ өөрийнхөө хийсэн юмыг л Улаанбаатар ингээд түүхэнд миний юм ингээд дурсагч байгаа. Тэгээ миний мөрөөдөл бол хүний бас мөрөөдөл байгаа. Би одоо энэ сайхан түүцээ ингээд хөөрхөн бас хүн ордог ингээд сайхан дулаацуулдаг энэ сайхан ингээд нам даралт юм өөрөө санаачлал тавьчихж байгаа шүү дээ. Тэгээд би энэ юм чинь одоо ингээд сайхан том болгоод болохын төлөө би чармааж байгаа. Тэгэхээр ганц тэр хотын захирагч Батүүл гэж хүн санаачилдаг юм аа энэ чинь. Бид хэд доороосоо бүгдээрээ сайхан бүгдээр ингээд сайхан дор ингээд сайхан дэмжиж тэр юм чинь болно. Ямар нэг юмыг бид хэдийн ярьж байгаа юмыг удахгүй ямар нэг юм цаг хугацаа харуулна гэдэгт би итгэл төгс байгаа юм. Наян 2 оноос хойш одоо өнөөдөр яг 30 жил биеийн даригтай болоод 94 онд анх түүз барихад миний хашааны 2 оромтон түүстэй бол түүзгээ чимтэй болчихвол тэгээд газрын эрхийн бичиг авна гэж дүүрэх дотсон чинь газрын албаны дараа мөнгө өгөхгүй хүн бичиг авдаггүй юм. Одоо авдаггүй юм гэж хэлэхгүй шүү дээ. Авдаггүй юм. Чамд өгдөггүй юм. Чи над мөнгө өг гэд. Гэхдээ би тэгвэл одоо хэдэн төгрөг өгөх вэ гэсэн чинь 150 мянган өг. Тэхийн хамаар гараад тэр хажуухан талд нэг банк байсан. Тэрэнд Бачиргал гэдэг хүний энэ газрын албаны дараа Бачиргалын насанд би 150 мянган төгрөг хийх ёстой юм. Энийг хийх гэсэн чинь ингээл дорн сохол гаргаж ирээд хийчлээ. Тэгээд 150 мянган төгрөгийн капитанзыг өгсөн чинь бүгдийг ингэж өгдөг юм уу? Бүгдийг ингэж өгдөггүй юм. Ингэсэн газар авдаггүй юм. Чиний тэр жугасч автобусны бодол. Гэл ингэстэй. Автобусны бодол манайхаас цаана байдаг ч одоо биш л юмсандаа энэ чинь би автобусны бодлын бараадаж дэвсвчээр барааж уусан учраас автобусны хавд мэдлгүй байгаа юм. Би одоо 20 жил болох гэж байна гэсэн. Тэгээд болохоо байгаа л. Одоо 2 танихгүй эрхтэмхтэй 2 хүн дагуулж ирээд том машин авчираад миний гэрийг буулгаад нь тэгээд миний гэрээ авч авчихсан. Тэгээд түүсэнтэй амт дээр хайтаад байжсэн амт дээр л тэгээ бас нэг хүүхдийн лүү явж усан дороод идэх юм үгээд нэг орой явчаад ирсэн хаагуур хань түүз юм шатцсан байсан. Та тэгээ гэрээ хураалгасан гэрээ буцааж авсан уу юу? Юу ч аваагүй. Миний ээж над нэг юм хэлсэн. Хэлмэгч яхад сэтгэлийн атлал хэрэгтэй байдаг юм. Тэгээд би тэрийг бодоод за ээжийн мөрөөдөл биелсэн л гэсэн миний өнөөдөл биелнэ. Би хизээ нэгэн цагт нэг 4 амтаж гэсэн гэртээ болно гэж бодоод байдаг шүү дээ одоо. Энд одоо энэ доотлын айл байгаадаар би давхар байшин барина гэж бодчих шүү дээ. Юугаар барихын тэгэл хүн чинь болно шүү дээ. Хавчаа шахаалахгүй бол болно шүү дээ. Хотын захиргаа одоо ийм сайхан мэддэг энэ бол өстой ганц биш олон магч. Үүний одоо энэ
замыг ийм болгоно гэж хүн санал уу? Хүнийг ийм гэрэл гэргээтэй болгоно гэж санал уу? Энэ шударга шулуу явдал дахиад сэргэнэ гэж санал уу? Одоо энэ бол үнийн сайхан болчих. Одоо энэ хүүхдийг би ёстой хүн ганц биш те олон хүн өрөөж байна. Батууд гараагүй өөр хүн гарсан бол өнөө хуучнараа дараагийн 4 жил тиймэр бай, мараагийн 4 жил намайг сонгоороо гэдэг мэт хэлдэг байл шүү дээ. Одоо дараа гарчаа тиймэр бай, одоо ч яах вэ? Тэгмээр байна, ингэмээр байна гэдэг таас юм яриад байдаг шүү дээ. Батууд бол зөв шууд гараад хийж. Мөрөөдлөд өчнө өмнөө тавьсан зорилготой хүний ажил. Ядваа юм битээ бууж өгөрөөс гэсэн хүний ажил. Энэ өдрийн амар амгалан айлтгая. (2012 оны 6 сарын 28-нд болсон сонгуулиар нийслэлчүүд ардчсан намд саналаа өгч ардчсан намыг нийслэлийн удирдах, нийслэлээ хөгжүүлэх тэр эрхийг олгосоо. Улаанбаатарчууд бид авилгагүй тийм орчинд ажил амьдрахыг хүсэж байгаа. Улаанбаатарчууд бид амгалан, аюулгүй тийм хотод амьдарч ажиллахыг бас өсөж мөрөөдөж байгаа. Ардчсан нам өмнөө зорилгоо тодорхойлж чаддаг. Харин тодорхойлсон тэр зорилгоо биелүүлж чаддаг тэр улсын хүчин. Энэ зорилгоо биелүүлэхэд мэдээж тодорхой төлөвлөлт хэрэгтэй. Судалгаа тооцоо хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр бид энэ нийслэлийн цаашдаа яаж хөгжүүлэх вэ? Энэ зорилгоо цаашаа яаж биелүүлэх вэ гэдэгт хариу өгөхөөр нийслэлийг хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулна хэмээн Улаанбаатарын засаг дарга өгөөд Улаанбаатарын захирагч Эрдэнийн Батүлийг урьж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагч нийслэлийн ардчсан намын дарга Монгол улсын Баатар Эрдэнийн Батүл. Халуун дотн угтаж авсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхэндээ энэ орон амар амгалан айлтгая. Тэгээ бидний урилгыг хүлээж авч манай нийслэлийн намаас зохион байгуулсан мөрөөдөл биелнэ гэдэг энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Энд цаг заваа гарган хүрэлцэн ирсэндээ харамсааргүй ийм одоо танилцуулгыг, ийм лекцийг би та бүхэндээ тавина, би эндээ эргэлзэхгүй байна, итгэж байна. Би та бүхэнд хамгийн ихний асуулт тавьж байгаа. Та энэ үнийг таних уу гэж. Ерөнхийлөгч Элбэг Доржийг та бүхэн таньж байгаа. Харин хажууд нь байгаа хүнийг бол бас танихгүй байгаа хаа гэж бодож байна. Та бүхэн таньж байгаа юу энэ хүнийг? Элбэг Дорж ерөнхийлөгчтэй гар барьж байгаа хүн бол олон улсын олимпийн орооны ерөнхийлөгч Жак Роге гэдэг хүн. 2011 оны 8 сард Монгол улсад Элбэг Дорж ерөнхийлөгчийн урилгаар айлчилж ерөнхийлөгчтэй хамт нэгэн санамж өчгтэр ирмэл зэгцүүлдэр гар үсэг зурсан. Тэр нь бол 2040 онд Улаанбаатарт Олимпийн уулья гэдэг ийм чиглэлээр гар үсэг зурсан. Та бүхэн их сайхан маш их одоо баярж халуунтай алга тасж байна. Гэхдээ яг үннийг энэ анхын одоо гар үсэг зурж байхад бол олон хүн эргэлзэж байсан гэж би лавтай хэлж чадна. Тэр дотроо нуугүй хэлэхэд би ч гэсэн бас баг зэрэг эргэлзэж байсан. Яг тэгвэл та биднэрт бол эргэлзэх учир шалтгаан бол байсан юм аа. Улаанбаатар маань агаарын бохирдолтой автцсан ийм харанхуй байдалтай байлаа.
агаарын бохирдлоороо бид нар бол маш их өндөр түвшинд очсон. Тэгээ агаарын бохирдол маань бол нэг хүнд өдөрт 4-5 удаад тамхи татах хэмжээний ийм хэмжээнд очсон. Хүүхдүүд маань ч гэсэн бараг өдрөөс 4-5 тамхи хайрцаг тамхи татж байгаа ийм хэмжээнд бол агаарын бохирдол очсон байсан. Замын төгжрөл та бүхэн мэднэ. Замын төгжрлийг тооцоолоод үзэхэд бол өдөрт 49 минут дунджаар төгжирдэг. Энэ бол ойролцоогоор дунджаар тооцоолсон тооцоо. Зарим зам дээр бол цаг 30 минут 2 цаг төгжирдэг. Ийм зүйл ердийн зүйл болцсон байлаа. Бид нэр төгжрэлд байхдаа асар хэмжээний алдагдлалд ордог. Ойролцоогоор жилд 15.4 сая долларын алдагдал хүлээдэг байлаа гэж манай зарим эдийн засгчид тооцдог. Ийм байдалтай байлаа. Улаанбаатар хот маань бол хэд төвлөрөлд автсан. Улаанбаатар хотод улсын нийт хэмжээнд хийж байгаа худалдаа үйлчилгээний 88.2% нь Улаанбаатарт хийгдэг. Гэхдээ энэ их том худалдааны 70% нь энэ хотынхаа төв хэсэгт. Хотынхаа төв орон зайд бол ийм худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Маш их төвлөрсөн. Худалдаа үйлчилгээний ажил явдаг ийм байдалтай байлаа. Хог хаягдал өдөртөө жилдээ дунджаар 1100 тонн хог хаягдал гардаг. Улаанбаатарын гудамжууд бол хог хаягдалтай дарагдсан. Энэ хог хаягдлын асуудал бол үнэхээр харахад урам хугалсан ийм л асуудал байл. Мөн одоо маш нэг аимшигтай зүйл бол Улаанбаатар хотын хөрсний бохирдол. 160 мянган жорлонг бол урд нь байсан жорлонг хаацсан шинээр одоо нэгдсэн энэ хашааны жорлонг би 200 мянга гэж хэлж байна. Тэгээд 200 цэгээс судалгаа авч үзэхэд бол хөрсний бохирдол бол 10-аас 16 дахин ийм хэмжээнд нянгийн бохирдолд автагдсан ийм байдалтай байж. За барилга байгууламж бол дураараа баригддаг, зөвшөөрлгүй баригддаг, газрын авилгаа авдаг, авилгаар авсан улсууд нь хаа дуртай газраа шав тавьж байшин барьдаг. Өглөө босоод гарахад бол тоглоомын талбай дээр байшин барьсан байна. Өглөө босоод гарахад ахмадуудын нарладаг талбай дээр байшин барьсан байна. Өглөө босоод орцноосоо гарахад бараг онголдож унахаар энэ тэнд нөхөх айдсан. Дураараа барилга байшин барих, дураараа одоо газар олох явдал бол хотын ямар ч төлөвлөлтийг бол нураах ийм хэмжээнд очив. Ямар ч төлөвлөлтийгээд ямар ч сайхан зураг зохиогоод бол ерөөсөө хот маань бол тэр төлөвлөлт тэр зурагаараа явах ямар ч боломжгүй болцсон. Ийм байдалд хүрсэн байсан гэж. Тэгэхээр бид ийм хотыг бол 3 сарын өмнө хүлээж авсан сая Баттуулга дарга маань хэлсэн. Тэгээ энэ 3 сарын хугацаанд бид бас багахан хэмжээний ажлыг ямар ч байсан эхлүүлсэн. Та бүхэн ер нь энэ ажлуудын талаар мэдж байгаа. Одоо юуны өмнө бол замын төгжрлийн асуудалтай бид тэмцэж эхэлсэн. Замын төгжрөл өөрөө зөвхөн цаг хугацааны алдагдал, зөвхөн эдийн засгийн хохирол байгаа зогсохгүй манай иргэдийг хамгийн том стресст оруулдаг зүйл байсан. Энэ дугаарын хязгаарлалт хийсэн, цагийн зохицуултыг хийсэн, игнэрний зохицуулт хийсэн, сургуулийн автобусуудыг явуулсан. Сургуулийн автобусыг бид нэр явуулахдаа өнөөдөр нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах тэр үйл ажиллагаа хүүхдүүдээс нь эхлэх ёстой гэж ингэж үзсэн. Тэгэхгүй хүүхдүүд маань ялангуяа хотын захын гэр хорооллын хүүхдүүд бол одоо хэдэн километр явган алхдаг. Эдгээр 9 хөтнөр ч явган алхдаг. Бага насны хүүхдүүд, 10 та хүүхдүүд, 9 та хүүхдүүд, 8 та хүүхдүүд. Тэгээд бид ингэж байж таарахгүй гэж ингэж үзсэн. За тэгээд бид зөвшөөрлгүй барилга барьж байгаа үйл ажиллагааг ерөөсөө таслан зогсоох. Энэ одоо авилгалын байдлаар газар олгож байгаа явдлыг таслан зогсоох. Энэ ажил руу шууд ханцуу шам орсон. Манай Баттуулга дарга иргэдийн төлөөлөгчдийнхаа тэргүүлэгчдийг хуралдуулаад хамгийн ихний арга хэмжээг авсан. Яагаад энэ арга хэмжээг авсан бэ гэхээр хэрвээ зөвшөөрлгүй барилга бариад байдаг юм бол, зөвшөөрлгүй газар олгоод байдаг юм бол хэн дуртай нь юу дуртайгаа хийж болоод байдаг юм бол энэ Улаанбаатар хотод ямар ч төлөвлөлт, ямар ч одоо хөгжил байхгүй болно гэдгийг тов тодорхойлсон. Тэгэхээр бидний хамгийн ихэнд авсан тэр одоо арга хэмжээ бол бид одоо хотыгоо төлөвлөгөөтэй, бодлоготой, зохион байгуулалттай ийм хөгжил рүү авч явах
зайлшгүй шаардлагатай энийг үндсийг тавих хэрэгтэй байсан юм а гэдгийг хэлмээр байна. Би сая өнгөрсөн 7 хоногт Филиппиний Манилд очоод би мэдээчгүй хичээсэн тэгсэн гинтхэн хурал удирдчилсан улсууд Азийн хөгжлийн банкны удирдлага дуудсан миний нэрийг би гайхаад эндэр дээр яваад очсон чи харин энэ нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх, энэ замын төгжрлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр богино хугацаанд маш их амжилттай ажилласан гэж шагнал гардуулсан. Тэгээд эндээс хойш одоо их учиргүй зориг орсон юм байна. Гэхдээ зөв шийдвэр гаргаж чадвал ерөөсөө л манайхан болвол тэр шийдвэрийг бүх нийтээрээ биелүүлэх үнэхээр гайхамшигтай чадвартай юм байна. Тийм учраас бол зөв шийдвэрийн төлөө юунаас ч хулчилгүй явах хэрэгтэй гэдэг ийм урам зориг бол бид бас авсан юм шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Одоо залуучууд жи хороол гэж яриад байдаг болсон байна. Би ихлэ жи хороол гэж их юу яриад байгаа юм бол одоо энэ нэг тийм л нэг бол онцгой хороол байдаг юм байх гэж бодсон нөгөө гэр хороолыг яриад байсан байна лээ. Тэгээ би ч гэсэн сүүлийн үед тэр жи хороол ихт нэг дуртай болоод байгаа юм. Арай сая Азийн хөгжлийн банкны хоролд орохдоо жи хороол гэж ярьсангүй. Тэгтээ нөгөөдөл нь гэр гэж ярихаар гэр хороол гэж ярихаар жигээр хийж юм лээ. Тэгээд аргагүй тэр жи хороол гэж хэлэгдэх ёстой тийм зүйл. Тэгээд бид нар бол одоо энэ гэр хорооллоо та нар хараараа ямар гоё хороол болох гэж байна гэж бодож байна. Энэ манай ирээдүйн гэр хороол. Бид ийм гэр хороол болох. Тэгээ энэ ташрамд бол гэр хорооллынхантаа дахин талархлаа илэрхийлье. Жи хорооллынхантаа дахин талархлаа илэрхийлье гэж бодож байна. Яг тэгэхээр манай жи хорооллынхан бол Шинэ Улаанбаатарыг одоо бидний кино шин дээрээс л үзэж ирсэн тэр гоё хотуудын бий болгох тэр боломжийг манай гэр хорооллынхан бидэнд хадгалж авчирч өгсөн. Тийм учраас гэр хорооллынхандаа, жи хорооллынхандаа дахин талархал илэрхийлье. Одоо та бүхэн мэднэ Gangnam Style гэдэг дуу бол одоо ер нь дэлхийг байлдан дагууллаа. Тэр Gangnam Style гэдэг дууг зохиосон одоо тэр залуу Америкийн шоу нэвтрүүлгээр ярилцлага өгөхдөө би ер нь юу болоод байгааг ойлгохгүй байна гэсэн байна те. Аргагүй яаж ойлгох вэ? Тэр хүн бол 704 сая хүн одоо тэрийг одоо энэ чинь асар их хэмжээ энэ Гиннесийн номонд орсон тэр дуу. Тэгэхээр тэр Gangnam гэж одоо Сеулийн нэг сайхан хорооллын тухай дуу. Тэгээд тэр Gangnam одоо хороол бол энэ дууг жоохон тавиул яасан. Би тэгтээ бүжиглж чадахгүй шүү. Бүжиглээ. Тэгээ энэ бол ард ийм гоё хороолол. 960 мянган хүнтэй баян танс цэвэр цэмцгэр. За Сеулд очижсэн манайхан бол ихэнх нь мэдэндээ одоо Gangnam хороол гэхээр ямар хороол байдгийг бол үнэхээр мэднэ. Гэтэ энэ хороол бол ийм хороол байгаагүй. Энэ хороол бол ямар хороол байсан гэхээр зэрэг манай гэр хороол шиг тэрнээс бас аимшигтай намаг шавар шавхаандаа хүчигдсэн тийм л хороол байсан гэдгийг түрүү нэг бас охинч бас хэлж ийн лээ тийм ээ. Ийм хороол байсан юм шүү гэж. 30 жилийн өмнө л одоо ийм одоо маягтай явж байсан. Ингээд гүйлгээд харах юм бол одоо ерөнхийдөө тэр хорооллын өсөн өндийсэн түүх бол товчхондоо гарна. Энэ хараа наан анчтай газар ухц явж шүү дээ одоо газар хагалдсан. Тэгээ тэр хороол бол өнөөдөр ийм хороол болоод энэ хорооллын дуу дэлхийд мод болоод ингээд явж байна гэдгийг би бас зориуд үзүүлье гэж бодсон. Тэгэхээр одоо 2030 онд Улаанбаатар ямар болох вэ гэдгийг би та нарт танилцуулъя. Энэ бол миний одоо та бүхэн танилцуулж байгаа лекц маань танилцуулга маань хамгийн одоо урам зориг бадраасан тийм зүйл байх болно гэдгийг би хэлмээр байна. За энэ 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө ингээд хийж дууссан. Энэ ерөнхий төлөвлөгөөг экспертизээр орж батлууллаад одоо ингээд бид иргэдийн уралдаа танилцуулаад засгийн газар төргөн мэдүүлээд их хурлаар хэлэлцүүлж батлуулах гэж байна л да энэ ерөнхий төлөвлөгөө. За энэ бол одоо
тэр улаан шугамуд нь бол одоо тээврийн одоо сүлжээнүүд нь, тэр ногоон нь бол ногоон байгууламж, тэр нь бол Америк маягийн хорооллууд болно. Тэр хотын төвд бол одоо тэр 100 айл литр бол Ганнам хороол шиг ийм одоо мундаг хорооллууд болно гэсэн ийм ерөнхий төлөвлөгөө бол хийгдсэн байгаа. Одоо жишээ нь эх жилээс бол одоо энэ BRT гэдэг ийм тусгай замын автобус барих энэ их гоё өргөн ийм хачин гоё удамж зураг байгаа үстэй замын тийм ээ. Ийм зүйл бол одоо энэ хавраас эхлэх гэж байна гэдгийг би та бүхэнд хэлэхэд таатай. Энэ BRT гэж энэ одоо яг энэ төв удамжаар хэсэг нь ингэ дайраад цаашаа явах юм. Гэхдээ ингээд Чингэлтэй нисэх бол 14 он дуусах юм байна. За энэ 2015 он гэхэд бол энэ 104 зам хороол Сапоро 100 айл 32-ын тойрог бол ийм гудамжуулах юм аа. Энэ BRT гэдэг энэ тусгай замын автобус юм л та. Энэ тусгай замын энэ тээврийн хэрэгслийн энэ автобусны үйлчилгээний танхимд ийм байна. Саяны зогсоолууд ихтэл ийм байх. Тэгээд би бол бодож байгаа. Манай Нарантуул дээр одоо зогсож даарч хөрж байгаа тийм иргэд маань бол иймэрхүү одоо том үйлчилгээний танхим руу орж худалдаа хийж үйлчилгээгээ явуулнаа л гэж намайг Нарантуул дээр очиж уулзахад тэд нар хэлжсэн та Батөр дарга бид нэр өвөл одоо даарад одоо памперс өмсдөг юм штэй гэж хэлжсэн. Тэгэхээр ийшээ ороход бол памперсын хэрэг байхгүй болно гэж хэлмээр. Тусгай замын автобус маань саяны би тэр юунуудыг хэлсэн. Одоо энэ ерөнхий төлөвлөгөөн дээр ямар байдалтай зурагдсан гэр тэр Чингэлтэйгээс авахуулаад нисэх хүрнэ. Ногооноор. Дээр нь тэр нөгөө офицеруудын орд ингээд тойроод тэр том тойргоор одоо дараагийн ээлжин. Тэгээд тэр Баян хошуу руу бас ингээд тойроод тэр Сапорогоор тойроод түрүүн би та бүхэнд үзүүлсэн төлөвлөлт бол ийм байдлаар хийгдсэн байгаа. Тэгээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ одоо BRT гэж одоо тусгай зориултын тээврийн хэрэгслийн энэ дэд бүтцүүд тавигдах юм аа гэдгийг би бас хэлмээр байна. Энэ дашрамд Азийн хөгжлийн банкны хийж байгаа энэ ажлыг би цааш нь өргөжүүлэхийг сая очиж хүсэл тавьсан. Тэгээд тэд нар бол шууд зөвшөөрсөн. Юу гэж би хүсэл тавьсан гэхээр энэ Чингэлтэй Баян хошуу дотор бид нар Ганнам хороол байгуулах гэдэг байна. Та нар мөнгөө нэмээч гэдэг хүсэл тавьсан. Ганнам хороол байгуулвал мөнгөө нэмье гэсэн нөгөөдүүлчихнэ. Цааш нь. За энэ метро бас бид нэр барьж байгуулахаар зургийг хийж байна. Энэ метрог одоо энэ 3 сард үндсэндээ судалгаа нь дуусна. За ингээд метро маань 2020 он гэхэд бол ашиглалтанд орно. Тэгээд тэр метро маань бол нөгөө нэг хэсэг газараа ил явна. Тэгээд одоо энэ Сапорогоос офицеруудын орд хүртэл бол газар доогуур явна. Тэгээд 104 замаас ил гараад одоо энэ ил гарч байгаа хэсэг нь хүртэл юм гоё. Ингэж ил гарч явна гэдгийг бол бас та бүхэндээ хэлмээр байна. Жилдээ 226 сая хүн зорчих. 226 сая хүн. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ метрогоор бол өдөртөө 640 орчим мянган хүн одоо зорчно гэсэн үг. Мэдээж энэ бол давхарцсан тоогоор ярьж байгаа хэрэг шүү дээ. Одоо давхарцсан тоогоор ийм байдлаар зорчих юм байна. Гэхдээ энэ метро баригдсанаар Улаанбаатар маань газар доогуур нэлээд том хоттой болох юм шинээр. Тэр битэл зүгээр надад сонирхуулж нэг зүйл нөгөө нэг далайн амтны ийм усан хүрээлэн үзүүлсэн. Би тэгээд ягаад ийм усан хүрээлэн үзүүлж байгаа юм болоо гэж асуусан. Тэгсэн чинь энэ одоо Сүхбаатарын талбай Ленин клубын тэнд нэг том төв одоо төв нь байх юм байна. Тэнд ийм хийвэл яасан бэ гэж асууж юм л надаас. Гэхдээ би хийлгүй яах юм бэ? Бидний шиг их далайн амт үзээгүй
улсын дэлхийд байдаг хүнстэй гэж хэлсэн. Тийм учраас би дотроо бол их гордож байгаа. Тэгвэл одоо тэр метродынхаа төв станц дээр бол одоо тийм усан аквариумтай байна гэж ингэж бодож байгаа. Урьдчилсан тооцоогоор бол зөвхөн тэр инх тайвны өргөнчлөлт метрог дагаад 150 мянган тогтмол ажлын байр бий болох юм. 150 мянга. Зөвхөн тэр метрог дагаад. Зөвхөн тэр метроны Ордгоос Улаанбаатар хот жилдээ төсөвтэй 100 сая доллар авах юм. Метро бол өөрийнхөө өртгийг 6 жил төлнө гэсэн ийм урьдчилсан тооцоогоор байж байгаа. Тэр метрог дагсан инх тайвны өргөнчлөөний дагуух хөрөнгө бол 10.2 тэрбум доллар хүрнэ гэсэн урьдчилсан. Зөвхөн тэр Улаанбаатарын метрог дагсан тэр хөрөнгийн үнэлэг нь 10.2 тэрбум доллар хүрнэ гэж ингэж одоо урьдчилсан тооцоо гарсан байгаа гэдгийг хэлэхэд бол таатай байна. За бид одоо зам тээврийн сүлжээгээ эрх хавраас өргөтгөх нь энэ нөгөө олон замын огтлцол уулзууруудыг шинээр барина. За бүгд найрамд хятад улсын засгийн газрын хөнгөлтэй зээл тусламжаар эрхчлэхэд ойрын үед бол бид 6-аг барихаар төлөвлөж байгаа очроотой тийм ээ. 6-аг барихаар ингэж төлөвлөж байгаа гэдгийг хэлмээр байна. 2014 онд чадвал одоо энэ инх тайвны гүүрэн доогор гардаг манай хотын гудамжаар явсан энэ төмөр зам дээр ийм рел бас гэдэг ийм одоо төмөр замын автобустай болъё гэж ингэж одоо зорж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр судалгааны ажлын хэсэг байгуулж төмөр замтай хамтраад судалгааны ажлын хэсэг гаргаж хоёр тал гэрээ зурсан байж байгаа. За Улаанбаатар хот түрүүн би хэлсэн. Ерөөсөө Улаанбаатар хотын төвд бүх юм төвлөрчөөд байна. Одоо бол энэ төвлөрлийг болиулаад одоо баахан том төвөттэй болно. Сэлбийн дэдв Баян шүү. Одоо тэр Сэл Баян шүү руу Азийн хөгжлийн банктай ингээд эрх хавраас орох гэж тийм том хотуудаа байгуулах ажил руугаа орно. Ийм бүх үйлчилгээ бүх одоо өөрөөр хэлбэл өнөөдөр хотын төвд байж байгаа бүх зүйл тэнд бий болно. Тийм том хотын төвүүдийг бас байгуулж хотын төлөвлөлтөөр шинээр хийж байгаа гэдгийг. Тийм учраас бол манай Баян шуулгын кино үзэхийн тулд хотын төв ирэх хэрэггүй. Манай одоо юу гэдгийг Дамбад Аржаа, Чингэлтэйхэн хотын төвд ирж эмнэлэгт үзүүлэх хэрэггүй. Бүгд тийшээ очно гэдгийг би хэлмээр байна. Баярлалаа. Эргэжил ихэд 15 байршил дээр бол гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхээр ингэж ажлын график гаргасан байгаа. Дунд нам давхрын ийм болж өөрчлөгдөнө. За захын бүсийн гэр хороол бол сайжруулсан орон сууцны хороол болно. За энэ гэр хорооллоо бид яаж дахин төлөвлөж байгааг бас та бүхэнд харуулъя гэж бодож байна. Та манай зураг төслийнхэн суугаал энийг хийж байгаа шүү дээ. За ийм гэр хороол маань ийм болно. Замууд нь ингэ тавигдана, инженерийн шугамуд нь хариудах татварга нь ингэ тавигдана. Ийм гэр хороол болно. Та нар хардаа энийг төр зогсоож байгаа. Цаана сэлбол урсж байна. Манай одоо долоон буудал янзын байгаа үстэй ойтойгоо, сэлбголтойгоо, явгууныхаа замтай, дугуйн замтайгаа, гүйдэг замтайгаа, алхдаг замтайгаа ийм хорооллууд болж одоо өөрчлөгднө. За ингээд ерөнхийдөө долоон буудал чиглэл рүү бол ингэж хот маань өргөжнө. Баян уушуу чиглэл рүү зам дагуу ингэж хот маань өргөжнө гэдгийг бас харуулж байгаа юм. За энэ дулаан хангамжийн сугам сүлжээнүүдийг ингээд хоёр үетэйгээр 2015, 2020 он гэдэг ийм хоёр үетэйгээр одоо дулааныхаа шинэ хангамжуудыг саяны гайхалтай сайхан хорооллуудад хүргэж өгөх юм аа. Цаашдаа инженерийн бүтцээ бол ийм хонглын системээр барина гэж байгаа. Одоо зүгээр дундуур нь яваад одоо сайхан засаал явчихна. Одоо бол бид нар яадаг вөхөр нөгөө газар болтсон газараа хаагар чивдэрхээр нь бараг чагнуур барьж гүйчихээд ингээл чагин жагаал тэгээд он жухаад л тэгэл газрын ухчээд нэг юм янзалдаг. Одоо бол тийм биш болно. Ийм зүйл рүү шилжинэ гэдгийг хэлмээр байна.
За энэ 7 дугаар оруулалтын орчим хэсэг нөгөө ногоон нуур 100 айлын чиглэл рүү. Тэгээ та нар анзаарч байгаа бол тэр цэнхэр нөгөө нууруудын сэргэн усан цөөрмүүдийг бий болгож ийм байдлаар одоо та нар харж байгаа үстэй юун гамнам оруулуу гэдэг чинь нуур мөвтэй. За энэ манай хотын одоо шинэ дагуул хот маань энэ олон улсын нисэх онгоцны буудал одоо энэ хөшигтэй өндөд байж байгаа. Ийм одоо нисэх онгоцны буудал бид барина. Энэ нисэх онгоцны буудлаар жилдээ сая 500 мянган хүн зорчно гэж тооцоогоод ийм хүн байна уу гэсэн чинь одооны зорчил тээврийн үзүүлэлтээр бол энээс илүү хүн зорчхоор байдалтай гарч байгаа. Тийм учраас энэ бол нисэх онгоцны бас их том буудал байх болно гэдгийг хэлмээр байна. За энэ бол тэгээ та бүхэнд хэлээ. Энэ бол үндэ мөрөөдөл биш юм аа. Яг одоо бид нар ийм сайхан өөдрөг зүйлийг, ийм сайхан төлөвлөлт, ийм их сайхан ирээдүйг нөгөө ойрын жилүүдэд сонсоогүй болохоор ийм зүйлийг ярихаар зарим нь ичингүүрээ, зарим нь шоолоод, зарим нь бол ёстой мөн залваа гэж ийм янз бүрийн байдлаар ханддаг болцсон. Одоо бидэнд чинь нэг дутагдал бий боллоо шүү дээ. Жохон уруу дараа юм ярихаар үнэмшнэ гэж жигтэйхэн. Өөдрөг юм ярихаар зүгээр хашин маршиг хаашаа тэгэл эргэлзээд итгэж ядаад л ингээд. Тэгээд энэ ягаад мөрөөдөл биш гэж байгаа юм гэхээр би түрүүн та бүхэнд хэлсэн. Энэ бол төлөвлөлт зураг нь хийгдэж байгаа, хийгдсэн. Тэгээд мөнгө хөрөнгөн шийдэгдсэн дандаа ийм зүйлүүдийг ярьж байгаамаа гэдгийг би хэлье. Тэгээд бид энийг хийх ямар боломжтой вэ? Цааш сэн бодлоо манай улсын эдийн засаг маш өндөр өсрөнгөө хөгжиж байна. Өнгөрсөн жил бид нар Катартаа уралдаад арай барсангүй хоёрт орчлоо. За бид энэ олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана. Энэ Японы засгийн газар одоо энэ Япон, Солонгос, Хятад, Орос, Европын холбоо гэдэг энэ олон одоо засгийн газрууд бидэнтэй энэ чиглэлээр хамтарч ажиллая. Төслийг хийж байгаа хөрөнгө оруулалтыг ч босгож ингэж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Олон улсын байгууллагууд JICA-д бол одоо талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Юу гэхээр зэрэг Японы засгийн газар, Монголын засгийн газрын хүсэлтийг хүлээж аваад энэ саяны энэ гайхалтай ерөнхий төлөвлөгөөнүүдийг хийж тодтогч 2030 он хүртэл хийх ажлын төлөвөө гаргаж өгсөн. 2030 он хүртэл Улаанбаатар хотод 9.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт их зөвхөн дэд үтс орно гэж ингэж тооцоолсон байгаа. Ингэж хөрөнгө босгож байгаа гэдгийг хэлмээр байна. Койка байна. Одоо энэ Америкийн хөгжлийн агентлаг байна. Дэлхийн банк байна. Азийн хөгжлийн банк байна. Азийн хөгжлийн банк бол зөвхөн одоо энэ хоёр том Баян Ушуу, Чингэлтэн одоо хоёр том төвийг тэр хоёр том дагуул хот ийл да одоо хотыг босгоход бол тэрбумаас доошгүй доллар гаргах ийм хандлагатай байгаа. За мэдээж хэрэг монголчууд зөвхөн гадныхан туслаад дэмжиж тэгээд бид хөгжинэ гэж байгаа юм биш. Би түрүү хэлсэн. Манай монголчуудын гайхалтай чадвар байна. Үнэхээр ер усын чадвар байна. Монголчууд одоо та нар хараараа зөвхөн одоо орчин үеийн хамгийн сүүлийн одоо технологи хамгийн хурдан Монголд нэвтэрч байна. Одоо Монгол жиргээгээр одоо жиргээчтэй олимпиараа дэлхийд тэргүүлж шүү дээ. Одоо бид нар бол за дараа нь фэйсбүүкээр одоо 440 мянга гадныхан үнэхээр гайхдаг юм чи та ер нь ямар аймаар одоо фэйсбүүк хэрэгэлдэг юм бэ гэдэг. За 3 хүн дотмын нэг нь интернетэд холбогдож байна. За манай одоо энэ Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйд итгэхэд найдаж байгаа гадны хөрөнгө оруулагчид бол үнэндээ маш их одоо ирдэг боллоо, уулздаг боллоо. Ер нь Улаанбаатарт хөрөнгө оруулах сонирхол маш их болсон гэдгийг бол би одоо хэлмээр байна. Бидний 5 толгой байгаа та бүхэн мэднэ. Одоо бидний хамгийн их ярьдаг сэдв. Одоо 1 тэрбум 500 сая тонн коксцсон үүс. Энэ бол дэлхийд хамгийн одоо үнэтэй эрдэс баялаг болж байгаа. Оюу толгой байна бидэнд. Энэ одоо хөрөнгүүдийг бид нар хамгийн гол нь Улаанбаатартаа энэ хотынхаа хөгжилд хөрөнгө оруулалт болгон оруулах
ийм шаардлагатай, ийм боломжтой юм а гэдгийг би бас зориуд хэлхийг хүсэж байна. Тэгэхгүй бол зарим нэг бүтэлгүй зүйл рүү хөрөнгө оруулчихвал аюул болно шүү. Тэгвэл ёстой баялгийн хараал болно гэж би засгийн газартаа байн хэлж байгаа. За ингээд бидэнд 50 сая толгой мал байна. Одоо бид нар энийг дэлхийн зах зээл дээр одоо эко мах, ийм эко хүнс гэдэг нэрийдлэр гаргах юм бол уг нь бараг 5 толгойтой толгойгүйч бид асар хэмжээний орлого олж чадах юм а гэдгийг л. За манай мэдээж хэрэг боловсролын төвшин нийт ялангуяа шинэ цагийн боловсролын төвшин бол маш их хурдтай байгаа. Тэгээ 2030 он гэхэд бол бид нар Токио, Сеул, тэгээд Улаанбаатар бол нэг төвшний хот болно. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах ийм сайхан орчныг бий болгож чадсан ийм төвшний хот болгоно гэдгийг би хэлж байна. Би энд танилцуулгынхаа төгсгөл та бүхэнд зориуд нэг зүйлийг танилцуул. Энэ 1945 онд Токио ийм байдалтай үлдсэн. Дайны дараа. Тэгэд 1964 онд Олимпич хийсэн. 19 жилийн дараа Япончууд Олимпич хийсэн. Сеул 1968 онд харалтаа тэр манай гэр хорооллоос чачин юм байгаа үстэй тэр. Тэгэд 1988 онд 20 жилийн дараа Олимпич хийсэн штэ. Одоо Сеулийн Олимпич ямар мундаг сайхан Олимп боллоо. Бид нар нэг хэсэг тэр дууг нь бүгдээрээ дуулж ирсэн санагдаж байна. Тэгэхээр бид яагаад болохгүй гэж, бид яагаад чадахгүй гэж одоо бид тэр морин уурын толгойтой тийм гоё юу харж байгаа үстэй байшин. Ийм гоё хотод бид нар 2040 он Олимп хийнэ гэж ингэж одоо амбиц гаргана гэж бодож байна. Тэгээд Элбэгдорж ерөнхийлөгч маань ягаад олон улсын Олимпийн орооны ерөнхийлөгчийг ураад та хажууд нь явж байгаа бид хүртэл тааварлаагүй байхад одоо тийм гар үсгийг зурсан юм бэ гэдгийг би та бүхэнд хэлье. Энэ Улаанбаатар хотын энэ ирээдүйн шинэ хөгжлийн төлөвлөлтийг хийх энэ санаачлагыг бол Элбэгдорж ерөнхийлөгч маань ерөнхий сайд байхдаа гаргаж Японы засгийн газар төгсөл тавьж энэ төлөвлөлтийн ажил хийгдсэн. Тэгээд нөгөө нөхөр чинь тэр төлөвлөлтөө хийчихсэн Спаргалк нь карманд нь байсан юм байна л дээ. Гэхдээ яагаад Олимп хийхгүй гэж, яагаад болохгүй гэж бол өөрөө ирэхгүй бодож тэгээд 2040 онд Олимпиана гэсэн итгэл найдвартай болсон. Тэгээд залуучууд маань, ард иргэд маань асуудаг юм аа. Бид ер нь хаашаа хөгжиж явна вэ гэж. Би нийслэлийн тухайд бол их тодорхой зүйлийг хэлж чадна. Улаанбаатар нийслэл маань бол Олимп руу явж байна гэж ингэж хэлж чаднаа. Тэгээ хамгийн гол нь бидэнд бол хүсэл зориг хэрэгтэй. Хүсэл зориг хийвэл мөнгөгүйгээр ч их зүйлийг бүтээж болдог гэдгийг бас өнгөрсөн хугацаанд харуулсан. Хамгийн гол нь сэтгэл байх хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд зөв зүйлийг төлөвлөж бодох хэрэгтэй. Ийм зүйлүүд байхад бол бид нэр саяны хэлж байгаа бүх зүйлийг хийж чадна. Энэ бол бидний маш их том хүч. Тийм учраас бид нар тэр орон сууцчлуулах бодлогыг явуулж байгаа учир шалтгаан ийм юм а гэдгийг бас хэлье. Өөрөөр хэлбэл хөгжил, хөдөлмөр, хөдөлгөөн бүрийг яг одоо нэг тэрэгний дугуй шиг холбож урагшаа хөдлөх ийм үйл ажиллагааг хийж байгаамаа гэдгийг та бүхэндээ хэлье. Баярлалаа. Тэгээд би бидний энэ хүсэж мөрөөдж байгаа зүйлийг, бидний энэ биелэх боломжтой энэ зүйлийг баталгаатай болгохын тулд би энэ дашныг ашиглаад нийслэлчүүдтэй, ялангуяа залуучуудтай дүүргийн сонгуульд идэвхтэй ороорой. Сонгуульд идэвхтэй ороорой.
энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд очиод зүгээр л сандаал өгч. Тэгээд болоо бусдыг бид хийнэ л гэж хэлмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхээр бид бүгдийн хүсэл мөрөөдөл гэж бодож байсан юм. 2030 он хүртэл маш нарийн төлөвлөгөөтэйгээр мөрөөдөл биш зорилго болж бид бүгдийн хүсэл мөрөөдөл биелээд хоноо. Бүгдээрээ хамтдаа хүсэл мөрөөдлөө хамгаалцгаая.